нарийн бичгийн дарга гүйж орж ирээд "Гүн манай эрхэм гишүүчийн нэрийг завтай байгаа юм бах та" гэдэг чинь яа гэсэн чинь "Гүй чи одоо даалгаар биений хочлоо шоолоод линэлдэд байж шүү дээ." "Гэхдээ хин хэнийг юу гэж байна" гэж ирээд гэсэн чинь мэдгүй хамгийн ахмад болохоор дэмбэрл баг даалуул гэж байгаа юм бах. Тэгсэн чинь ганди туя энтергээд ариун энтергээд бас улсуудыг чавганцнаа юм гэж ирээд тэгж яах. Тэгсэн л нямд орчиг болохтой зэрэг нохой сургаа. Гүн далайг болохоор дэгээ 9. Халтмаагийн бат тулгыг болохоор чүү 5 энтергээд ингээд цоллоод байт. Гэхдээ намайг одоо цолж юу яаж надад хоцсол өгч юм гэсэн. Таныг тань чоосонгүй байна зүгээр хэлгэж яахан тийм юм да. Гэхдээ яг одоо хэлчүүд таныг сардаг долоо гэж юм л шүү дээ. Манай товаанч одоо манай битүүмэр байгаа шүү дээ манай. Манай нямдорж сайд гундалаа хоёр дандаа хэрэгтэй дугаа зайлвал эх орныхоо төлөө хэрэгтэй дугаа зайлвал хойд насандаа хоёулаа муур хулгана болж хувирчилтэй зайлвал. Гэсэн муур юм чи хулгана муур нь болохоор одоо манай нямдорж сайд хулгана нь болохоор гэмэл гундалаа. Гэнтгэл юм хулгана бариад авсан гэн гундалааг барьж байгаа сүүлнээс нэргээд чам тэр нь амьдрах хүсэл байна уу юу гэдэг. Гундалаа хэрвээ тийм чамтай юу гэдэг ийм юм үгсэн идчихээдгийг олж идчихсэн байгаа даа. Багванд өөрийнхөө хөргөний зураг руу хараад тэгжсэн байл да. Хөөх одоо хэд оргийн дараа хоёулаа гусагдсан таа гэдэг. Зураг нь урдаас нь тэгж би яг төрийн ордонд үлдэн хаана очин доо гэж байсан. Тэгээд манай Монголын ерөнхий сайдуудыг бүгдээр ингэ манай хөдөөний үг нэр өгсөн байна да. Тэгээд одоо бүх сайдууд ингэ Бямбушрын сайдыг бол 1000 ингэ нэр өгчихсэн. Жасраа сайдыг өгсгүй мөнхийн каншэ гэдэг нэр өгсөн. Инх сайхан сайдыг эрхэмсэг оролцохгүй гэдэг. Элбэгдэр сайдыг болохоор дээвэрдээ суусан Карлсон гэсэн. Наран затралдаг болохоор морь унсан толгойгүй хүн гэсэн. Амар жаргалыг болохоор сүүлчийн Моника гэсэн. Инх хоёрыг болохоор 8-4 гэсэн тийм нэр өгсөн. Тэгээд эднүүсийг бүгдийг нэг хөдөөний өгөөд өгсөн байгаа юм. Дараа нь нэг улс төрийн том манайгаа гэж яриад байгаа. Бас манай улс төрийн хэлээд ярьдаг. Их хурлын гишүүн ерөөс их хурлын 76 гишүүнийг хуралдуулж яах юм бэ? Доорондоо 4 хүн байх л болно шүү дээ. Юу гэж болсон чинь. Ховсолт намаас аривын гишүүн нямдарч хоёрыг ардчил дэвшлээс гундалаа Батүл хоёрыг тавьчих юм бол тэгээд хэрэлдээ зодтол тэгээд болоо өөр хүний хэрэг байхгүй гэсэн. Найз нь асууж байна. Сайдаа ерөнхий сайдаа таныг одоо ингэж нөгөө юу яадаг штэ ямар ч үндэслэлгүй манай сэтгүүлчид нэгээд шармар янз янзын хэвлэл дээр одоо тэгээд одоо бичиж байгаа хэвээрээ юу гэсэн. Өөрхий болцсон өөрхий. Одоо харин цаадуулч орон үндэстэй гүтгдэг болсон штэ. Одоо намын дарга ярьж байна. Та нар одоо энэ тойргуудаа ер нь очиж гин үү? Одоо тэр тойргоо сонгогчод одоо ардууд нь одоо энэ эндээс уцаар яриад тийм юм болохгүй очсон уу? Би саяхан энэ баг тойргийнхонтой уулзсан штэ. Юу балаа юм яриад байгаа юм бэ чи? Өөрийнхөө сонгосон тойргийнхонтой уулзсан уу? Нэгэн юм хийхгүй чи ирээд яах юм гэсэн штэ. Манай Монгол улсын ерөнхийдөө Францд ажиллаж байгаа. Тэгсэн чинь Францын сэтгүүлч сүйд Францын нэг сэтгүүлч баганд ерөнхийдөө асуусан гинэ. Танд одоо манай Наполеон ямар санагдав гэсэн чинь би түүнийг амсаж утсан. Үнэхээр сайхан коньяк байна лээ. Сүүлийн үеийн улсын хурлын гишүүдийн ёс жаяыг алдагдсан. Парламентын хурал дээр нэг хүн нэгийг хэлсэн. За би чамайг мэдэн заяа. Муу илжиг минь гэсэн ёс зүй хорон дээр орсон илжиг гэсэн та энэ хүнээс албан ёсоор уучлал гуйх ёстой гэж. Тэгсэн гараад чи юм уу? Гэтэ намайг уучлаарай заяа. Чи вэ штэ те. Тэгээ цааш нь хилээч малын эмчээс асуугараа за. Улсын хурлын гишүүнээс нэгэн сурвалжлагч асуусан. Сайн байна уу гişүнэ би таныг 3 хоногийн үүдэн чи хүлээлээ. Та ирдгөө. Тэгээд юу энэ улсын хурлд яг хэдэн гişүү ер нь сонгуулийн тойргоо сонгогддөг юм бэ? За миний хөө эн чи ийм юм штэ. Энэ юу майныг ирэх бол 108 байдгийг. За би сая гадаад ажиллаар явж байгаа ирлээ л дээ. Туслахаа ирэхээс 2-3 хоногоос хариу гинөө гэж. Аавасан асууж байна гинэ. Аваа энэ их хурлын танхим яагаад ийм дуурги байдаг юм бла? За. Сэрхэзээ дөрвөлж юм байсан гэсэн гин.
ингээд байлдаж идэг байхгүй. Тэгсэн чинь Оросын хамаг хүнсэн дуусаад, архин дуусаад, тэгсэн чинь Орос бодж очоод бүх сумаараа ид жоохон аваад дуусчихдаг. Ганц сум ширхээс юм болдог. Тэгсэн чинь өнөө эсрэг талын германчууд нь хүртэл бас тэгээд бүх сумаа үрдсэн. Тэгэл дээрээс тушаал дээрэл байлтахар болоод тэгсэн чинь яг тушаал дээр байлтахар болчиход Орос окомноосоо гарч ирээд калашник ороод амаараа да гэсэн чинь Германы талын танд айгүй сүртөө үрж ирэл. Буугаад зэмгэснээр хавхаг нонгоо бол жолооч нь гарчснаа. Энэ манай Саксны лигийн тамирчин Шарав Жамц спортын ордон зогсож байсан чинь хэн Баабар гişүн дэрэгдэн байсан юм байна л да. Тэгээ гараа явахт нэг хүн асууж гэнэ. Сая Баабар чамтаа юу яриад өгсөн? Хэмээдгүй карма руу харж явсан шүү дээ гэсэн юм. Бөөс нам хоёрын төлөөлөгч нар Бээжинд зоо байрах үзээд явж ийн гин. Тэгсэн чинь Жасраагаа Баабар хоёр албалчих гин. Тэгээ цаашаа явж исэн чинь баахан сарамгчгүй дунд Жасраагаа зогсож ийн гин. Тэгс нөгөө тайлбарлагч уцааснаа тэгж ийн. Энэ хамгийн эртний ориг сарамгч юм байна. Энд чинь инх хоёр дараа харж яснаа тэгж ийн. Наа чи манай нутгийн илүү байдаг. Цаашаа яваад гэсэн. Тэгсэн цаашаа явсан баахан хусны панда дунд Баабаргаа зогсож ийн гин. Тэгсэн чинь нөгөө тайлбарлагч уцаагангуутай хамгийн сүүлийн үед химээ аргаар гаргаж усан панда байгаа юм. Тэгсэн чинь инх хоёр дараа харж зогсож исэн. Наадхыг чи харин хатаамал хийчихвэл зүгээр юм байна даа. Эвслийн нөхөр өдөр нутагт явж байгаад тэгж ийн гинэ. За та нар одоо ерөөсөө манай засгийн газар гарч ирээд 10,000 өгөхгүй бол та нар манай гэрийн үүдэнд чи тэсгэнлээ өвчээрэй гэж тэгсэн. Хойноос нэг хүүхэн босоод "Гэхдээ танаа гэр чи одоо хаах нь байд юм дээ" гэсэн. Манай гэр чи одоо тэр үед одоо бараг Лихтенгрийн ам хавцаа явах болоо да гэдгсэн чинь. Өөхөө тэнгэр дэд юм бол тэнд чинь гүр өргөчөөс өшөөн очиж чадахгүй юм байна. Гурлаж байна. Өвлийн бэлтгэл ажлыг тоорлоо очив. Тэгсэн их хурлын дарга. За алив сайд өөлд та одоо өвлийн бэлтгэл ажлын талаар юу гэж бодож байна гэж асуулаа. Өөлдгөө босч ирэл. За ямар ч сайхан урт намар боллоо. Мал сүрэг тарга дэвэрэг сайн авлаа. Гэхдээ дарга энэ намрын тухай ярил яасан юм бэ гэж. Хууч нийгмийн үед манай бас нэг төрлийн томчууд Люксембургт айлчилж байна гинэ. Гэтэл замч энэ манай барилгын яам. Тий энэ бол манай өдрийн яам тэрийг явж байна. Энэ манай одоо 70 усан боомд хариуцсан яам байгаа юм гэсэн чинь манай нэг дарга танаагч шараа одоо далаад гарцгүй байжээ. Ийм усан болоод яамтай байд юм гэсэн чинь. Уучлаарай ирэх мэ танахыг ягаад өвдөр худалдааны яамтай байдгийг би асуугаагүй шүү. Ерөнхий сайд байхдаа гахай баримнаар зочилж ийн гинэ. Яг гахайнууд дунд зогсож явахт нэг сурвалжлагч зургийг дарцсан. Тэгээд доор нь ишлэл зүйлт хийх гээл. За юу гэж өгөө. Инх хоёрыг тойроод гахайнууд гэж нэг үзээл. Инх хоёр гахайнууд дунд гэж нэг үзээл. Тэгснэ за юу гэсэн ч яах вэ нэг юм бичээ төвлөлчих. Дараа нь гараад уншсан чинь зүүн гардлаасаа дөрөвдөх нь Монгол Улсын ерөнхий сайд. Нэг хүн гүн далаагаас асууж ирнэ. За би тэнд хоёр сумтай гар бүү өгөөд баг банд инх хоёр нэмд орж гурын аль хоёрыг нь бууд ивэл аль хоёрыг боодох вэ гэсэн чи. Бод санах юм баггүй шүү. Нэмд оржийг хоёр удаа бод. Гурван сэдвээр өрсөлдсөн багууд маань 8 баг байгаа. 8 багийн бүх багийн ахлагчдыг өрөө. Багийн ахлагч нар ердөө 3 минут нь товчхон онгоогоо ярих юм. Багийн ахлагчдын тэмцээн эхэлж байна. За ингээд багийн ахлагчдыг өрж байна. За энэ манай дөрөв би их хурлынхаа гишүүдийг дөрөв бас ерөнхий сайдуудаа яриад байсан. Өдөөний бөхчүүл ярьж байгаа нэг нь өөр нэг их нэлээд дуухтай нэлээд юм мэддэг бөхч ярьж байгаа шүү. Ер нь их хурлын гишүүдийг морь болгоотхыг гэж бүгдээр яриад. Лүндээжинцэн гэдэг гишүүн бол 13 хээр гэдэг морь байх юм байна. Улаан гишүүн бол нийгмийн хонгор гэдэг морь байна. Батбаяр гишүүн болохоор дааган борлог гэдэг морь байна. Ажаа гишүүн болохоор гуунан хар гэдэг морь байх нь шүү дээ. Сүү батуултгоос үхээ ухаа хонгор гэдэг морь. За Исбат болохоор сандуун шарга гэж даавн их мундаг уяач хүн. Удгаа болохоор хилэн хар гэж байна. За тэгээ Батгүй гишүүн болохоор Валдимирийн хүнд ачааны морь гэж. Манай Буянгийн жаргал сайхан болохоор Арабатов гэж байна. Оюуныг цуутын цагаа агчгүй гэсэн. Дараа нь гончгдор гишүүнийг уургын морь гэж байна. Автай гишүүнийг хоньны морь гэж байна. За тэгээд одоо Батүлийг болохоор үүдэн борлог. Одоо ир гүшүүнийг хотоодны цагаан ийм орны нэрнүүд өгсөн байна. За манай Бомбаяр заанаас асуусан байна л да танаа усын тэс сум ягаад ганцхан